Аюушийн жаргал сайхны зохиол Игэх тойрог. Хар сүх шар цэрэнд хөтлүүлж гэрээс гарахын өмнө урд нь өөрийн оршиж байсан хөшиж буй үрчгэр хар бие эргэж нэг харав. Тэр биеинд эргэж орно гэхээс аймаар. Би чинь ийм муухай туранхай хар зовлонгонд 70 гаруй жил хорогдсон юм гэж үү гэж өөрөөсөө асуумаар. Хорвоогийн үннийг дэнслэх яг энэ агшинд л аимшигын муухай сэгэн дотор хорогдож явснаа хүн мэдэрдэг ажээ. Дулам эмгэн галзуу нагаа хоёр гаднаа их л гуниглангүй харагдах авч дотроо юу ч ис бодон зүгээр л орны хөл дэрлэн гөлрөх аж. Саахалтаас орж ирсэн өвгөн босч тэр зовлохын яажиж ангаасан амийг тэгшлэн цэхийж хөлийсэн нүдний сунаж унтсан дээд зохийг баруун гарынхаа долоовор дунд хуруу хоёроор буулгаж байлаа. Явъя, энэ орчлонтой хийх чиний сүүлчийн тооцоо дууслаа гэж шар цэрэн хилээд хар сүхийг тэр гэхийн аргагүй нэгэн хүчээр гэрээс авч гарлаа. Тэр хоёр төдөлгүй хагас дугуй дээвэртэй шаравтар гэрэлтэй хонгилд ирж хонглын үзүүрт сонихон цэгийн гэрэл бүүдийн. Тэд явсаар гэрлийн хажуугаар өнгөрөв. Этгээд хачин хэлбэртэй нүсэр том хаалганы хоёр талд үлгэрч сонсоогүй эд шидтэй ээлд барьсан өхөр эвэртнүүд эгэн зогсжээ. Шар цэрэн юу ч эс дуугарна. Өхөр эвэртнүүд шар цэрэнг танив бололтой ээлдээ эв хавгүй хөдөлгөн өнгөрөв. Өрөөний голд эрлэгийн хаан давхар сэнтээд ихэмсгэн аргагүй заларна. Шар цэрэн гараа хідэнтэй савчин илгээ твэрч сүгдөөд эрлэг хаантаа лүүлэг лам хурал хураад тун завгүй байна. Холын орноос номонд нэвтэрсэн олон лам иржээ. Би орж ис чадаад хар сүх гихчийг авч ирлээ гэж үхэнц дорой гүвтнэх нь эрлэгийн элч болоод ч унган аашаа алдаагүй бололтой. Эрлэг хааны царай өгшгүй муухайгаар өөрчлөгдөн хар сүхэд манай тоогоор 30 жилийн нас байгаагүй лөө гэхэд 30 жил гэдэг нь хүмүүний орчлонд хэсэгхэн хугацаа. Тэртээ тэргүй эрэх хүнд хэсэгхэн хугацааны ялгаа байхгүй гэж шар цэрэн бовтнов. Аваад яв. 30 жилийн дараа авчир. Би энд үннийг шүүж байна гэж эрлэг хаан уурсан зандрах үед жаа гэж хүлцэнгүй дуугараад эргэхдээ шар цэрэн хар сүхийг чирэн авч чадлаа. Шар цэрэн хар сүхийг өөр нэг хонглын хар гэрэлтэй өрөөнд оруулж энд байж вэ гэж хэлээд явж одов. Хар сүх тэр өрөөнөөс гарах гэж яаж ч оролдоод чадсангүй. Хаалган онгорхой хэрнээ хөдөлж явж болохгүй. Хар сүх тэр өрөөнд 30 жил суухдаа юу эсийг бодож ухаарсан гэхв. Нартын орчлонд худал хуурмаг зовлон жаргал дээрэм тонуул хүчин танхаа хилмигдүүлэлт авилгал бүгд л байдаг. Энд ч бас байдаг юм байна. Нартын орчлонд бүх шатандаа боолохой хийдэг бол энд зөвхөн доороо л хийдэг юм байна гэдэгт хар сүх итгэлээ. Шар цэрэн гинт алга болсон шигээ гинт гарч ирээд явъя. Эрлэг хаан дээр очие гэж дагуулan нөгөө л нэг замаараа явж одлоо. За шар цэрэн чи хэнийг авчирав? Гэхэд би өнөөх л хар сүхийг авчирлаа. Эрлэг хаан хар сүхийг нэгэн харанхуй өрөөнд 30 жил хоригдоод ирснийг мэдсэнгүй. Шар цэрэн аваад явъя гэсэн ч хүний тэр бузар ортлонд дахиад очихгүй. Намайг энд үлдээгээч гэж гуйх байлаа. Эрлэгийн хаан ардаа сэмчтэй жижигхэн дугуй хүрэл толийг зүүн гартаа барьж өөр рүүгээ харуулж байгаад за хар сүх чи ямар нүгэл хийснээ үнээр нь хэлгэж шахамдуулав. Хаантан минь би ямар ч нүгэл хийгээгүй билээ. Тэгвэл цагаан линхуагийн усанд үүснэ нь чиний буруу биш гэж үү? Хар сүхийг дүүдэрэхэд эрлэгийн хаан зүүн гараа дээш өрөхгүй элдтэй хоёр өхөр эвэрт орж ирлээ. Айж балмагцсан хар сүх хаантаа минь шар цэрэн л энд
чиний буруу бас бий. Цагаан линхуа шар цэрэнгийн уран гой өгөнд хууртан нууцаа алдаж давхар болсон нь үнэн. Тэглээж тэр чамд хайртай нь бас үнэн болохоор чи уучлж болох байсан. Түүний охин биеийг нь хүндсэн ганц хүн бол чи. Нартын орчлонд амьдрахсад энэ нүглээ мэддэггүй. Мэдсэн ч оошоодгүй юм. Эхээс төрсөн ариун биеийг нь эрэмдэг болгож түмэн нүгэл хураачгаад болох ёстой юм боллоо л гэж боддог нь тэнэг хэрэг. Хагарсан толгой хугарсан хөл аль нь ч идэгнэ. Харин хүний охин бие хизээч эдгэрдэггүй. Тиймээс эн чин хүний амь хөнөөхийн дайтай нүгэл. Нэгэнт л ийм нэгэл үйлдсэн тул хүн түүнийхээ түмэн нүглийг твжин насан туршдаа хамт амьдрах ёстой. Чи түүний өмнө түмэн нүгэл хураасан хэрнээ итгэлийг нь алдсан гэх ганцхан нүглийг нь өнгөрөөж чадаагүй. Цагаан линхуач гэсэн өөрийн биеэ чамд л зориулах ёстой байсан. Энэ нүглийг гэрчлэх үр эхийн хөвлөд бүрэлддэг нь их учиртай. Өөрөөр хэлбэл энэ хорвоогийн даажигнал юм да. Цагаан линхуа тэр нүглээ ойлгосон учраас амиа эгүүтгсэн хэрэг. Тийм болохоор чи хоёр хүний амь эгүүтгсэнтэй тэнцэх тамлалд орно гэж хэлөөд нөгөө хоёр үхэр эвэрт чирч аваачин нэгэн өрчгөр хар бид буцаан оруулав. Хамаг ясаа үе мөчөөр нь салгуулсан махаа зумартал чануулж галдан шатаж шаналж зовсоор арай ихийн хаалгаар нь гарч ирвэл эрлэгийн хоёр элч амс хийх чөлөө өгөлгүй хаан дээр чирч ирлээ. Эрлэгийн хаан "За харс өгчээ, юуны учир энэ амьтныг алснаа" хэлгэв. Өнчин хураг байхаас нь тижийн тэнхрүүлж нас гүйцэн шүл уусан ан халзан эргэн заналтай харан зогсож байв. Энэ муу хүртэл зарга мэдүүлж явахдаа яах вэ гэж дургу хүрээд эрлэгийн хаантай минь би үүнийг алаагүй билээ гэвэл халзан эргэн "Хаантан минь энэ л ийм муухай хүн дээ. Хавсраг нүдсэн хаврын өдөр холин сүргийнхаа дотроос шилж бариад хол аваачин тэнгэр харуулан дарж байгаад хурц хутгаар өрцгийг минь цоолж хуруу гараа оруулан улаан голыг минь гогдож тасалснаа худлаа гэхүү" гэж агсархад мал хүртэл ингэж хүний хилээр цэтэн цэлмэг ярьсанд гайхсан хар сүхэд хэлэх үг олдсонгүй. "Үнэн үү?" гэж эрлэгийн хаан уурсан асуув. "Би тэр хавар энэ халзан эргийг муулж шүл уусан минь үнэн гэвэл чи амьтны аминд хүрч нүгэл үлдчихээд мэлзэнэ гинэ гэх сүртээдүү хүнгэнэхгүй нөгөөх хоёр үхэр эвэрт чирч аваачин асан дүрлцэх улаан гал руу чулуужчаад бахир дэгээгээр татан эргүүлж нүүрс болтол шатаан гаргаж ирснээ амьсгаа авах завдал өгөлгүй буцааж чулуудна. Хэдэн жил сар тамалсныг тэр эс мэдэв. Нөгөө хоёр түүнийг чирсээр бас л хаан дээр авчрав. Эрлэгийн хааны дэргэд олон арвагар хөлтэй цүдгэр хар амтан уурсан байх нь зэвүүцмээр ажээ. Эрлэгийн хаан "Чи энэ амтныг таньж байна уу?" "Үгүй. Тэр үнэхээр танихгүй байлаа." "Чи энэ амтныг алсан уу?" гэхэд "Үгүй." "Тэгвэл чи үннийг хэл" гэхэд нөгөө амтан "Бид үүний мах цуснаас тасарсан нь маргаангүй үнэн. Цагаан сүгэ хөхүүлсэн өөрийнхөө хүүхдүүдийг хүн болгож өсгсөн мөртлөө улаан сүгэ хөхүүлсэн бид нарыг хоёр улаан хадны завсар хавчуулж алсан. Тэгсэн чинь үнэн биз дээ" гэж давшлав. Нүд нь хорсолтой гялалзан тэр бөөс ажээ. Түүний цаана олон бөөс байлаа. Олон жилийн өмнө гэрээсээ хол парчингийн хоолойд байхдаа бөөсдөж олон бөөс нисэлж алснаа санав. Түүнд бултах газар байсангүй. Энэ үнэн үү гэх эрлэгийн хааны дуугаар цочиж мэгдсэн хар сүхийн хулих нь бууж "Тийм ээ, олон жилийн өмнө гэр орноосоо хол отор хийж явахдаа бөөсдөж арга ядахтаа олон бөөс нисэлж алсан минь үнэн" гэв. "Тэгээд чи өөрийнхөө арчаагүйд ийм олон амтан үүсгэчгээд алжээ дээ. Үүнийг хүйтэн тамд аваач" гэж эрлэгийн хаан зарлагдав. Дөрвчийнхээс өөр гахаа шиг толгойтой
сарлаг шиг эвэртэй хоёр ирлэг чирэн авч гарлаа. Хар сүхийн ингэж тамаас там дамжин тамлагдж там бүрийнхээ дараа хайртай хүнээ гомдоон өөр хүнээс жирэмсэн болж усанд гүйж үхэж хураг болж дөрөөд өнчрөн угжаар өсч том эрэг болоод хутгаар өрцөө цоолуулан голоо таслуулж ядарсан хоригдлын биед бөөс болж нислуулан үхэж ангамл говьд гөрвөл болж дэггүй банд нарын чулуунд өртөн биеэ бяц цохиулж үхэх гээд үйлдсэн нүгэл бүхнээ биеэрээ амсаж мэдрэх аимшиг тамллыг өөрийн биеэр амсаж явааг хэн яахан мэдэх вүлээ. Хүний орчлонд амьд явснаас там дамжин ариусгагдж явах минь гэж хар сүх өөртөө тангаргалсан бүлгээ.